Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглахтун. Марк 16-гийн 15. Бурхан бол тэнгэр газрыг бүтээсэн бүтээгч бөгөөд түүхийг удирдан захирдаг нэг юм. Тэрээр нүглээс болж төөрсөн хүн төрлөختнийг аврагдаасаа хэмээн урт хугацааны туршид авралыг төлөвлөсөн. Хуучин гэрээнд урдаас амласны дагуу энэ дэлхийд ирсэн Бурханы хүү Христ өөрийн үхлээс дамжуулан авралын ажлыг биелүүлсэн юм. Энэ сайн мэдээг бүх дэлхийн хүмүүст хүргэх нь одоо үлдсэн ганц ажил. Христэд итгэгчид бол Христийн тусаар аврагдана тусгаар болсон хүмүүс. Аврагдсан хүний хамгийн чухал үүрэг бол эзэн Есүс Христийн биелүүлсэн сайн мэдээг хүмүүст хүргэж тэднийг аврах билээ. Үхлээс дахин амилсан эзэн маань бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглахтун гэж бидэнд тушаасан. Үүний тулд бид шаардлагатай зүйлсийг бэлтгэж сурч мэдэх ёстой. Эхлээд Библийн үгийг мэддэг, үйлддэг хүн болох хэрэгтэй. Учир нь бидний тунхаглах зүйл бол Бурханы үг өөрөө юм. Үгийн дагуу өөрийн үзэл бодол, хандлага, яриа, үйл хөдлөлийг өөрчилж татуулах нь маш чухал. Мөн хүнийг аврах ажил бүхнээс түрүүнд гэдгийг ухамсарлаж аврагдаагүй сүнснүүдийг аврах халуун сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрв живж буй хүн эсвэл гал тамиа алдах гэж буй хүнийг аврах үүрэгтэй галс өнөгч чин сэтгэлээсээ ажиллахгүй бол энэ нь зүй ёсонд үл нийцэх юм. Хүний амь насанд хүрэх мэс засал хийж буй юмж өөрийн ажилдаа бүрэн төвлөрч зүр сэтгэлээ зориулан хийх ёстой. Бид мөнхийн сүрлийн ирмэг дээр байгаа сүнснүүдийг аварч буй хүмүүс юм. Тэгвэл энэ авралын сайн мэдээг дамжуулах үүрэгт ажилд чин сэтгэл зүрхээ зориулах нь зүй ёсны хэрэг биш гэж үү?